Амтад төмс тариалахын тулд суулгаж үржүүлэх, шилжүүлэн суулгалт, ургац хураах гэсэн үе шатуудыг дамжих шаардлагатай. Одоо эдгээр тариалангийн ажиллагаа бүрийг авч үзье. Амтад төмсийг эхлээд өрслүүлийн талбайд соёлуулж дараа нь тасалдаг. Дараа нь тэдгээрийг үндсэн талбайд шилжүүлэн суулгадаг. Үрийн амтад төмс тарихын тулд 120-130 сүм өргөнтэй өрслүүлийн талбай бэлтгэн. Үрийн амтад төмс нь 100-300 г хэмжээтэй байх ёстой. Хадгалалтын үед хүлцэн болон өвчний гэмтэлд өртөөгүй болцоонуудыг сонгон авна. Соёо гаргах үзүүрийг ижил чигт байрлуулах. Мөр хооронд ойролцоогоор 5 сүм зай гаргана. Тэдгээрийг 2-5 сүм зайтайгаар булна. Үрийн амтад төмсийг булсны дараа өрслүүлийн талбайн температурыг 30-33 градуст байлгах ёстой. Соёо гарсны дараа температурыг ойролцоогоор 25 градуст барина. Эхлээд тарих үедээ хангалттай услана. Илүүдэл чийгнээс зайлсхийж талбайг хатгаас сэргийлэн тогтмол усалж байх. Үндсэн талбайд шилжүүлэн суулгалт хийхдээ 25 сүм урт 7-9 үе бүхий суулгац хамгийн тохиромжтой. Суулгацыг тарихдаа суурин хэсэгт нь 2-3 үе үлдээнэ. Энэ нь үлдсэн үеүүдээс шин соёо ургахад туслах бөгөөд хөрсөөр дамжих өвчин үүсгэгчээр халдварлах эрсдлээс сэргийлнэ. Соёлсон амтад төмсийг шилжүүлэн суулгах үндсэн талбайг бэлтгэн. Бордоо хөрсний шавж устгах бодис, компост зэрэг шаардлагатай зүйлсийг хэрэглэнэ. 70-75 сүм өргөн өхрөөр гаргаж ойролцоогоор 30 сүм өндөр болгоно. Өргөн хэрэглэгдэх хэвтээ тарих аргын хувьд мөрийн голд 3-4 сүм гүн ховл гаргаж суулгацыг хэвтүүлэн байрлуулна. Дараа нь доод 4-6 үеийг болж ургах үзүүрийг хөрсний дээр байлгана. Суулгацыг тарьсны дараа тэдгээрийг пленкээр хучна. Дараа нь ургамлын үзүүрийг гадна талд гаргаж дуусгана. Өөр нэг арга нь тарих саваар ишний доорх үедээ хэсгийг дэгээдэж суулгацыг хэвтээгээр түлхэн суулгах явдал юм. Суулгац тарих үед анхаарах хэд хэдэн зүйл бий. Эхлээд суулгацыг 20-25 сүмийн жиг зайтайгаар тарина. Том жижиг суулгацыг хольж тарихгүй, жижиг нь сайн ургахгүй. Бие биетэйгээ адил хэмжээтэй суулгацыг хамтад нь тарина. Хөрсөнд олон үе булбал амтад төмсний тоо илүү бөгөөд хэмжээ нь илүү жигд болно. Амтад төмс хураах процесс дараах дараалалаар явагдана. Иш авах, пластик хуулалт, ухалт, цуглуулалт. Эхлээд амтад төмсний түрүүг бутлагч машинаар авна. Хэрэг түрүү бутлагч байхгүй бол хадуураар тайрна. Дараа нь мулчингийн пластикийг хуулна. Амтад төмсийг ухагчаар ухаж авна булцуудыг гэмтээхгүй байхыг анхаарна. Ухсны дараа хөрсийг сэгсэрч амтад төмсний үндсэн иш болон үзүүрийн үндсийг засах. Хит ойрхон тайрахгүй байх учир нь ийм үед амархан мууддаг. Өвчин халдвараас сэргийлэх зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэхийн тулд хураасан амтад төмсийг гэмтсэн хэсгийг нь эмчлэн эдгээсний дараа хадгална. Энэ нь хөдөө аж ахуйн ажилтнуудад зориулсан таримал тус бүрийн технологийн заавар байлаа. Баярлалаа.